бидэнд 1, 2, 3, 4, 5 ширхэг нэрсэн. Хэрвээ би энд байгаа бүх жимсний нийт тоог мэдхийг хүсвэл яах ёстой вэ? Би 5 дээрээ 3-ыг нэмэх ёстой юм болов? Эсвэл би 5-аас 3-ыг асвал бүх жимсний тоо гарах юм болов? Би харин танд боломж олгоё. Та бичлэгээ өөрөө бодох гээд үзээрэй. Хэрвээ би энд байгаа жимсний нийт тоог олохыг хүсвэл эхлээд надад 5 ширхэг нэрс жимс байсан бөгөөд мөн одоо надад нэмээд 3 жимс байна. Тэгэхээр 3-ыгаа нэмнэ. Нэмэхдээ жимснүүдээ өгсөх эренбээр нь тоолъё. Тэгэхээр би 3-ыг нэмнэ. Одоо хичнээн ширхэг жимс надад байна вэ? 5 дээрээ 3-ыг нэмэхэд хэд вэ? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Одоо харин 5-аас 3-ыг асвал хэд гарах вэ? Анх чамд 5 ширхэг жимс байсан. 5 жимсээ хуулаа тавьчихъя. Анх байсан 5 ширхэг жимснээсээ 3-ыг асна. Энэ байсан жимснээс чинь 3-ыг нь авнаа гэсэн үг. Тэгэхээр 1, 2, 3. Одоо харин чамд хичнээн ширхэг жимс үлдсэн бэ. Хин нэг нь надад 5 нэрс мөн 3 энтар жимс байсан. Надад байгаа жимсний нийт тоо хэдвэ гэвэл би 2 жимсний тоог хооронд нь нэмнэ. Гэхдээ хэрвээ хин нэг нь надад 5 нэрс байсан гэвч би 3 ширхгийг нь идчихсэн гэвэл одоо надад хичнээн жимс үлдсэн бэ гэвэл би хасах үйлдэл хийж 2 ширхэг үлдсэн гэдгийг олно.